to our friends in Mongolia, you're very welcome to study with us. If you want to learn English in a very fun way, and of course, not compromising the quality of education, at the same time enjoying the scenery and the beach scenes here in Cebu, we would like to welcome you all to come and learn English with IDEA Academia. Намайг Гомсрынгийн Нямцэг гэдэг. Би Филиппин улсын Cebu хотод IDEA Academy-д төлөөлөгчөөр ажилладаг. За манай IDEA Academy маань 2004 онд байгуулагдаад түүнээс хойш үйл ажиллагаа явуулж байгаа. За манай сургууль дээр та ирж суралцснаар TOEIC, TOEFL, IELTS болон ерөнхий англи хэл мөн багш нарын чадваржуулах, дадлагжуулах англи хэлний сургалт болон жуниор хүүхдийн англи хэлний сургалтанд хамрагдах боломжтой. Манай сургууль дээр онцлог зүйл гэх юм бол манай багш нарын хувьд болохоор үнэхээр сайн дадлаг туршлагатай багш нар ажилладаг байгаа. Тест сургалт зэргийн эрэхтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багш нар ажилладаг. Нэг хичээл ерөнхийдөө 50 минут үргэлжлэдэг. Нэг хичээл 50 минут үргэлжлээд 10 минут засварлаад ерөнхийдөө цаг-цагийн зайтай явдаг гэсэн. За та манай сургууль дээр суралцснаар өдөрт дор хаяж 8 цагийн хичээл авах боломжтой. За 3 цагийн мен to men, за 1 цаг болохоор жижиг групп анги, 1 цаг том групп ангид хичээлэх боломжтой. Жижиг групп анги нь болохоор 4 хүний 4 оюутан суралцах боломжтой. Том групп анги дээр нь болохоор 6 хүн суралцах боломжтой. За манай сургуулийн хамт олон үнэхээр найрсаг. За танд бүхэл талаараа тусалж ажиллах болно. За мөн миний би хэрвээ та манай сургууль дээр суралцахаар ирэхэд миний би онгоцноос тосож аваад за мөн дараа нь хичээл сонголтын дээр туслах бүхэл тал дээр нь туслаад дэмжиж ажиллах байгаа. За энэ болохоор ингээд манай ганцаарчсан ангууд харагдаж байна. За зөвхөн багш сурагч оюутан 2 мен зөвхөн хоёулаа хичээлдэг байгаа. Ганцаарчсан хичээлүүд маш үр дүнтэй. Нэг хичээл нь 50 минут үргэлжлээд 10 минут тусалаад явдаг. За энэ ингээд манай энэ амрах өрөөнүүд байна. Оюутнууд болохоор энд хичээлээ давтаад тэр төрлийн буудлууд дээр болохоор амарч унтаад хичээлийн мөч цагаараа энд хичээлээ давтдаг юм өрөөнүүд байна. Энд болохоор бас тэд суугаад хичээлээ давтаж чадна. За тэнд болохоор men to men-ийн ангууд харагдаж байна. За цаадал нь болохоор групп ангууд харагдаж байна. Энд болохоор манай ингээд студент стаффуудын суудлал байна. За энд болохоор улс улсаа төлөөлөөд орон интернүүд ажилладаг байгаа. За энэ болохоор манай Япон интерн Nani, за манай Тайланд интерн, за манай Вьетнам интерн, за энэ болохоор манай Япон интернүүд байна. Япон интернүүд. За энэ болохоор ингээ миний суудлал байгаа. За бид хэдийн суудлал яадаг вэ гэхээр энэ болохоор зарим оюутнуудтай өрөөгөө солихсгүй эмчит үзүүлэх. За янз бүрийн асуудлууд гарч ирдэг байгаа. Эсвэл дотор орныхаа өрөөг солих ч гэдэг юм уу. Тэр асуудлууд нь эхлээд биднэрт хандаад тэгээд бид нар цааш нь дамжуулаад бүх асуудлуудыг шийдэж өгдөг. За энэ ингээд миний өрөө харагдаж байна. За энэ болохоор манай өрөө болохоор 4 хүн байрлалдаг. За энэ би энд ингээд манай Вьетнам, энэ хоёр Япон байгаа. Ерөнхийдөө 70 ангаар оюутнууд 70 ангар суралцсан байгаа. За манай өрөө ерөнхийдөө энэ ингээд суралцдаг. Энэ амрах гэсэн чинь. За энэ ингээд ганц миний за манай өрөө энэ төрөлтэй за энэ ерөнхийдөө манай сургуулийн дотор байна болохоор 4 хүний 4 хүний өрөө, за 4 хүний эсвэл ганцаараа байх боломжтой гэр бүлийн өрөө тустай өрөө. За энэ болохоор амралтын өдрүүдэд activity олон үйл ажиллагаанд хамрагдах боломжтой сургуулийн зөвлөлтөнд байгуулж байгаа. Та өөрөө хямд өртгөөр аялах боломжтой. За та аяллаар болохоор юу хийж болох вэ гэх юм бол Cebu хотын үзэсгэлэнтэй газруудаар танилцах боломжтой. За бусад арлууд үзэсгэлэнтэй арлуудад мөн аялах боломжтой. Boracay, Bohol, Kawasan Falls гэх мэт олон үзэсгэлэнтэй газруудад аялах боломжтой.
За өртгийн хувьд болохоор Монголтой харьцуулахад хамаагүй хямдхан байдаг. Well, here in IDEA Academia, if you're going to be studying with us, you will receive global level education, of course, with our near level native English speakers. Of course, not only that, you can also enjoy activities here at one of the most beautiful seaside places here in Asia. So all that for at a very affordable price. Good afternoon, everyone. My name is Max. I'm manager of IDEA Academia. Guys, if you want to study abroad, choose IDEA Academia.